За сайн уу бүгдээрээ шинэ бичлэгээ тавтай морил бит хоёроо яг одоо Увс аймагт байна. Увс аймгийн 100 жилийн болж байгаа. Тэгээ бүгдээрээ хамтдаа танилццгаая. Let's go. За бид төв талбайгаар алхаж байна. Цагаа гаргая шүү. За дэйнийг өнөөдөр Увсын хаана лээ? Цүнхэг гээд хавцлын ойрхон ийм бүрхэн хүрхрээний дор ирсэн байна. Тэгээд ийшээгээ нэлээд хоол 2 км алхах юм бол хүрхрээ байгаа. Тэгээд яг доогуур нь урсж байгаа юм гол дээр нь ирсэн. Гэтэ энэ жил жоохон гантай байгаа гэнэ. Usually ер нь бол ихтэй маш гоё ногоон байдаг гэсэн. Тийм бороо 5 сараас хойш ер нь ороогүй гэсэн. Тийм. Тэгээд энэнгээр гоё ингээд алхаад гол дээр ирсэн чинь гоё сэрүүцээд аяга гоё байна. Тэгээд маргаашнаас эхлээд эндхийн яг 100 жилийн наадам нь эхэлнэ. Тэгээд наадам эхлэхээс өмнө жоохон байгальтайгаа танилцсан явж байна. За тэгээд нэлээд цааш хамтдаа явцгаая. Let's go. Бид нэр фургоныхоо жолооч ахын гэрээр дайрч цай авах чинь. Цайно. Гүцэн. Сэно. Oh, nice to meet you. Арвалт болсон. Арвалт бэлэн авсан. Энд чинь гоё одоо хуурын юм шиг хотод олог. Хотод ийм гоё ориг арга байх биш тий.
За наадмынхаа нээлтэн дээр ирсэн. Усын наадмын нээлтэн дээр ирсэн байна. Одоо стадион руу орох гэж байна. За одоо энэ судалгаагаар болохоор 150 мянган хүмүүс. Арай гэж амжиж ирлээ. Энэ хараа ийм их хүмүүс. За тэгээд батгшаа орцгоё. Эрхэм нөхдөө та бүхэн болон Ус аймгийн бүх хөдөлмөрчдүүд чин сэтгэлийн баяр хүргэж яруу алдарт 100 жилийн ойн нэр төртөө өдөж анд нөхдөйгөө хамт сайн сайхан ёслон өнгөрүүлж хөдөлмөрийн их амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсье. Бүхэн Монголын олон минь эрлэн нэгдэж инх тунх жаргадгаа их эзэн хаан Чингисийн тулганд бадарсан гал хизээж унтрах эсгүй. Наадмын нээлт үзээ гараад ирлээ. Маш ойроос үзээ айгүй гоё юм. Амар гоё сүрлэг хамгийн гоё боллоо. surprise нь болохоор жавхлан гарч ирж дуулсан. Бид хоёр сая зураг авах болсон. Та нар харсан зураг байна. авсан. За тэгээд гарч ирж дуусаад эм хөөрхөн асрууд байна. Жишээ нь энэ болохоор их хүүхдийн асар. За ахмад настангуудын тусгай хэрэгцээт иргэдийн асар гэдэг. Тэгээд жишээ нь ийм настаа өндөр настаа хүмүүс ирээд энд ингээд сэрүүцээд тухтаа суугаад дэлгэцээр доторх наадмаа ингээд шууд дамжуулж илүү тухтаа сэрүүх үзэх юм. Тэгээд л одоо дотгошоо орж үзье. За тэгээд энэ хамгийн том асар дээрээ ирсэн байна. Энэ нь болохоор ингээд дотроо том LED дэлгэцтэй дотгошоо орж чадаагүй хүмүүс нь дотроо суугаад стадионд орж чадаагүй хүмүүс нь энчээ суугаад сүүдэрт дэлгэцээр доторхоогоо лайваар шууд үзсэн гэсэн. Тэгээ ийм гоё тухтай хүмүүс нь дотроо суудсан, ороагүйсэн ч гэсэн ингээд үүдэрээ гоё суудсан байгааз энийг таалагдсан. За энд болохоор Овс 100 гэж зургийн үзэсгэлэн болж илээ. Бас орж гоё сэрүүцэн гээ гоё галерей үзцгээе. За энэ асрын төгсгөлд байгаа энэ хэсэг болохоор эрүүл мэндийн үйлчлэгээний асар гэдэг энэ бас их супер яагаад гэвэл ийм их хүнтэй наадам дээр ямар нэгэн байдлаар тэг ахмад настангууд даралтанд ихсэх ч юм уу тэг янз бүрийн асуудал гарч болно. Тэгээд ийшээ ороод анхны төрийн тусламж авах боломжтой. Яг одоо тэндээс ахмадууд маань даралтаа үзүүлээ. Зарим нь ингээд хэвтээд амарч байна. Сайн байна уу?
За таны нэр алдар Нэр алдар Додмогийн автобус. та увсад ер нь хэр удаа амьдарч байгаа вэ? Би одоо энэ 54 жил амьдарч байгаа. За наадам нь сайхан болж байна уу? Ой, ястай сайхан болж байна. Сэтгэгдэл Сэтгэл зөндөр. 100 жил яваа. Ээж эдэр байсан бол би сайхан л байлаа. Тэгээд яхаа өөрөө Та өчигдөр бас ирсэн үү? урдэр. Өчигдөр ирсэн. Та одоо ер нь л увсад амьдардаг юм бүү те? Би нутгасан гараад одоо нэг 30 гаруй жил. Тэгээд одоо хаана амьдарч байна та? Одоо би ахын Эрдэнэтэй амьдарч байна. Тэгээд нутгаа зорж ирсэн юм байна те. Нутаг сайхан байна уу? Сэтгэл арай өндөр гоё. Харин гоё байна те. Үнэхээр өстой гоё байна. Юуртай бахархмаар л дээ. За баярлалаа сайхан. Сайхан надаарай. Баярлалаа та. Сайхан наацгаараа. За. За влог үргэлжлэжээ. Бид нэр Улаангомоос 200 гаруй км явсаар агаад Хяргас нуурын Баруун Бич resort дээр ирсэн байна. За тэгээд энэ удаагийн влог маань өндөрлөх төгсөн байна. Увс аймгийн 100 жилийн ойгоор ингээд ажил хийнгээ бас гоё аялаад ирсэн чинь аягүй гоё байна. Тэгээд наадмын нээлт 2 өдөр маш сайхан болсон. Тэгээд ер нь өмнө нь ерөөсөө ирж байгаагүй. Бид хоёр хоёулаа анх удаа. Тэгээд төсөөлснөөс ер нь аягүй Улаангом аягүй том газар исэн те. Тэгээд хөөрхөн хөвчцөө. Тэгээ наадмын нээлт гоё боллоо. Амар гоё имх замбраатай болсон. Ер нь цогсоол 0 гэмттэй. Тэгээ эргэн тойрны тэр гоё бүүтүүд юу гэдэг тэр түргэн тосламж юу гэдэг. Бараг миний бодлоор хотод болдог юунуудаас зарим юмнаас илүү байсан тэр 0 мэл маш гоё цэвэрхэн тийм био 0-тэй тий. Таалагдсан их байна. Тэгээд нэгэнд Улаангом дээр ингэж олон хоног ажилласан болохоор тэгээд энэ удаадаа гоё байгальтай ойрхон ирээгээд бид нар бөөнөрөө Хяргас нуурн дээр ирсэн. Тэгээд Хяргас дээр нэг хонцоод буцаж Хяргас нуур бол үнэхээр үзэсгэлэнтэй юм байна. Би бүр Монголд анх удаа ийм гоё том далаа харж байна. Одоо ийшээ тэгээд нуурын тусгал цаашаа уул руу харахад яг уран зураг шиг харагддаг юм байна. Тэгээд уул усны диважин гэдэг нь л ойлгож чинь тий. So beautiful. Тэгээд яг ийм гадаачин ингээд ийм гоё захлаанар нисээ. Тэгээ энэ beach club ч гэсэн ер нь сэтгэл маш өндөр энэ тий үйлчлэгээ ч гэсэн гоё. Тэгээд бид хоёрын ч гэсэн ингээд үүгээр ингээд өшөө бас Монголынхаа олон аймаг сумдуудаар аялмаар санагдлаа. Нэмэгдсэн тий. Заавал ингэ гадагшаа гэхэлэр тий. Гадагшаа гэдэг байхгүй Монгол орноороос аялах аим гоё юм байна. Тийм наашаа ирэхэд хүмүүс болохоор ингээл амар зам хэцүү амар ядардаг гэл тэгсэн. Ерөнхийдөө айгүй яваад ирсэн тий. Яг 4 цаг явж ирсэн. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Тэгээд энэ хүрээд бид хоёрын бичлэг өндөрлөж байна. Бид хоёрын влогийг үзсэнд баярлалаа. За тэгээд subscribe дараагийн аялын бичлэгтээ хамт байгаарай. Баяртай.